Bitch, I'm stylish. Glock talk, big t-shirt, Billy Eilish. Watch on my wrist, but I want that diamond. Niggas talk crazy when I pull up in sight. Mile high, run that shit back, bitch, I'm stylish. За сайн байна уу та бүхэн энэ жимэнд хүргэе. За Cryptoverse-ээс нэг дугаар хөрөхөд бэлэн боллоо. Ерөнхийдөө крипто зах зээлийн өнгөрсөн 7 хоног болсон онцлог гэсэн нэг түүж аваа та бүхэнд хүрэхэд бэлдсэн гэсэн үг. За ингээд 54 хоногийн дараа ETF мэдээ эцэслэн шийдвэрлэх гэдэг нэвтрүүлэг маань эхэлж байна. За ямарсан 11 сарын 17-ны өдөр болж байгаа 3 spot ETF-ийн хариу гарна. За тэгээд угаасаа хойшлох болох гэж бодож байна. Маргааш харна шүү дээ. Тий. Маргааш уу одоо энэ дугаар цэцлээд яг гарсан байх. За тэгээд тэрийг батгдсан бол Томиг ямар моходлч шиг том бай гэдгийг мэдэж аваарч члээ та тий. За окей за өөр ETF-с нөгөө юм байна уу? Биткойн одоо биткойны үнэсж байгаатай холбоотойгоор шинэ хамгуу дэвшүүлждэг хүмүүс одоо хийсэн. За одоогийн байдлаар бол 110 мянган доллар гэдэг үгийг гаргаж тавьсан байна. За энийг яагаад гаргаж тавьсан бэ гэдэг? Хизээг нь хэлээгүй. Гэтэ топ 110 дээр хүрэх юм болов гэдэг. Эднийх болонгот нэг тийм terminal price гэдэг on-chain indicator гэж байгаа байхгүй юу? Энийг хишээлсэн байна. За тэгээд энэ индикатор нь бол өмнөх дээд үнүүдийг ирээдүйд хамгаалж чадсан гэж үзэж байгаа. Нөгөө байгууллагын зүгээс эдний зүрх мэдээлсэн байна. Эдний зүгээс шүү. Тэгээд эдний P cycle одоо top гэдэг бас индикатор нь болонгот хичнээн нөгөө яг топоос нэг 2 3 өдрийн өмнө сигналуудыг өгч ирсэн ч гэсэндээ ер нь бол одоо яг энэ циклийн топ болцсон гэдгийг бас хэлж чадсан гэж үзэж байгаа юм байна. Тэгэд энэ хоёр индикатораас сурчилсан байлээ. Тэгээд давхар 110 мянган доллар гэдгийг топ байх болов уу гэж бодсон юм шиг үлээ. Бодсон ч гэж байх тий. Чиний ер нь хувийн топ ч хэдэ? Мэдгүй би одоо энэний топ моп гэсэн үнээр хэлж мэдэхгүй байна. Бүгд дөө таамаглал зураг тэд байх таа гэж зур. Стам мэдгүй тий. Одоо тэгээд бодлоо харсан л болоо. Гэтэ ер нь ямар ч хамаагүй нэг ингээд үн хилээ өгсөн байхад нөгөө дараа нь хүрчих юм бол хүмүүс чинь гарч би хэлсэн мэт яг ингэж байна. Тэр би ч тийм боломж өгөх гээд шүү дээ. Яг тэгж там мөг юм гэж нах юм хийхгүй шүү. За би бол аль дээр хийсэл 75 гэдэг дүн хийсээр ирсэ. Би яг 75 болох үед би бол орилж гарч ирнэ. Би хэлээс тэгээд хайлаад гараад ирсэн. За энэ хооронд бас өөр нэг сонирхолтой юм болсон. За тэр нь хятад тулсан болсон зүгэл. За ерөөдөө бол крипто одоо бүх төрлийн криптог харьцсан байгаа шүү дээ. Энэ бас чинь биткойноос авахлаад майн хийх хүртэл харьцсан байгаа. За тэгсэн чинь энэ ч нэг сонь биткойн ETF гаргана гэсэн мэт. Тэрнээс гадна 90% хууль нөөцлөлт орсон байна. За энэ хууль дээр болонгууд бусдын мэдээллийг хууль бусаар олж авах. Тэгээд дээрэс нь захим өмчийг одоо хулгайлах гэдэг хоёр зүйл анги орж ирээд. За энэ дээр бол захим өмч гэдэг нь одоо яг дэлгэрэнгүй тодорхойлт юм шиг. Тэр дотор нь лонгод NFT орцсон явж байгаа. За би яг NFT хэсгээр нь л анхаарч үзсэн. Тэнгуутаа хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо NFT collection авсан байж байгаа тэрийг алдах юм бол тухайн тэр авсан этгээдэд нь болонгууд хүний одоо нөгөө нэг захин мэдээллийг хууль бусаар авсан давхар захин өмчийг улаасан гэдэг ингээд хоёр зүйлийг нь хууль орж иж шийдэх тийм л. Ямар ч NFT-г бол өмчгээд барыг үзчихлээ юм. Өмч гэж үзсэн. Тэгээд давхар энийг нөгөө нэг яг таны өөрөө ч хувийн мэдээлэл хадгалж байгаа гэж бас үзэл юм байлээ л дээ. Одоо жишээ нь sandbox ч юм уу одоо янз бүрийн юм дээр одоо нөгөө нэг өөрхөн зураг хөрөлтөө NFT дээр одоо хөгжүүлэлт хийсэн байж байгаа. Тэрнийх одоо NFT-г алдаад нэг өөрхөн газлан орох хэрэг алдчих юм бол тэр бас давхар мэдээллийн улаасан хэрэггээ явуучих юм шиг байна. Улаасан гин дээр тутчих юм шүү. Тэгэхгүй болоо даа шүү. За тэгээд нөгөө нэг bull market-ийн эхэллүүгүй юу гэдэг одоо эргэлзээтэй асуулт ер нь бол хүмүүс одоо байгаад байгаа бэлээ. За ер нь бол зарим хүмүүс угаасаа эхэлсэн ингээд амар гоё явж илээ. Одоо аваад эхэлсэн. Одоо энэ байгаа үн бол угаасаа өмнө 60-аас урж хахад одоо байгаа үн бүгд хямдхан үнээсаа. Тэгэхээр одоо авах юус алдах юм байхгүй гэж зарим хүмүүс аваад эхэлсэн билээ. Зарим хүмүүс эргэлзээд явж байгаа. За магадгүй гэлээ. Тий. За яг эхлэл байж магадгүй гэдэг индикаторуудын нэг нь одоо юу гэдэг илтгэж байгаа нэг хүчин зүйл нь юу гэдэг вэ гэхээр скамууд амар ихсдэг. Тэгээ скамд алдаж байгаа хүмүүсийн мөнгө өсгөл юм байл та. Тэгмүүд Их Британи буюу одоо United Kingdom бусад ч яг энэ болж байгаа юм байна. За эдний тухайн улсын хамгийн том дөрвөн банкны нэг гэдэг Lloyds банкийн гаргасан судалгааны дагуу crypto scam 23% өрссөн байна гинэ. За өсөхдөө энэ scam-аас болж одоо ингээд нэг хүн дунджаар 13 мянган доллар алдаж байгаа гэж байгаа юм. Cryptocurrency scam. За тэгвэл энэ нь болонгууд өнгөрсөн жилтэй харьцуулахад хамаагүй өссөн юм байна л да. Өнгөрсөн жил болонгууд cryptocurrency scam дунджаар одоо нэг хүн 8562 доллар алдаж байсан бол энэ жил 13 мянган доллар алдаад өссөн байна гэдэг чинь. Тэгэд хамгийн их мөнгө алдаж байгаа насных нь хэдээс хэд насных гэж бодож байна? За нэг
35-аас дээш нисэн юм лөө. Үгүй эс 25-аас 34 насныхан байсан. Яа, манай гангструуд Тэ маллуулж байгаа юм да тийм. хамгийн гол нь нөгөө нэг хөгшин настай хүмүүс нь биш яг нөгөө эд сонирхож байгаа хүмүүс нь угсаа эд сонирхож байгаа хүмүүс нь скам болох байх та тийм. Тэгээ нөгөө нэг хамгийн гол нь скам төртөхний эсэл нь юунаас болж үүсдэг вэ гэхээр илүү их өндөр өгөөжтэй coin гэдэг зүйлийг хайж явснаас бас ийм эсэл илүү тулгарх гэдэг талтай бас мэдээж пассвортаа хин нэгэнд хэлснээс ч юм уу болдог тийм. За ямар ч сан скамууд одоо бас Монголд ч гэсэндээ ихсэж байгаа тийм плюс болгоомжтой байгаарай. Тэгээ Монгол скам гэдэг унчаар 13,000 доллар тусгуулах тийм. Бид тусгуулах $13 л авч чадсан. Тийм ээ би 2 хүн скамдаа та. Яг нэгээс $13. яг өмнөх цикл төр нөгөө яг мөнгөтэйс орд мөнгө алдсан. $26 скамтай. Тэгэхээр одоо тэгэхээр скамер ихсээд байгаа нь өөрөө bull market бас эхлээд байна гэсэн индикатор гэсэн үг тийм. Тийм нэг талаараа байж болно. За ер нь л тийм дээ. Ер нь эхэлсэн гэж үзсэн юм. Тийм. Гэтэ ер нь засваргүй яваад байгаа шүү дээ. Нэг засвар орж ирдэг дээ. За одоо ер нь spot ETF, биткойн spot ETF гэдэг бол яг ингээ хууч мэдээ болсон. За хязгаар гарах вэ гэдэг асуудал яриад наа гэдэг зүйл. 54 оны дараа яриад шүү дээ. Нэвтрүүлгийн нэр. Хэлдүү яригдах болов уу гэж бодож байна. За энэний араас болонгууд BlackRock хамгийн сонирхолтой нь одоо Ethereum-ийн Trust болсон. За Trust гэдэг нь болонгууд ETF бол ингээд олон нийтэд нээлттэй зарагдаж болдог бол Trust нь болонгууд яг зөвхөн өөрх нь харилцаж авч болдог гэсэн үг. Жижигхэн ETF гэсэн үг. Тэнгуут Trust-а дахиад нэг томруулаад ETF болох боломжтой. Grayscale бол яг ийм зүйл хэлсэн шүү дээ. Grayscale гэдэг газар нь Trust байгаа. Тэрийг ETF болгоо гэдэг хүсэлт өгсөн. Тэгээд шүүхтэд бас ялсан байгаа. За тэгэнгუთ одоо Ethereum-ийн ETF гараад ирлээ гэхлээр юу болох вэ гэхлээр мэдээж Ethereum өснө. За гэхдээ Ethereum-д дагаад цаана одоо дээр нь хийгддэг layer 2 төслүүд одоо нөгөө нэг Arbitrum байна, Polygon байна тий. Optimism тэгээд нөгөө airdrop хийж өгөөгүй байгаа ч гэсэндээ zk-ing, Starknet гэдэг төслүүд бас илүү одоо нөгөө нэг Ethereum-ийн гүйлэг өөрөө ачаалал авч байгаа учраас энэ төслүүд бас нэлээд өсөлттэй байх магадaltaй. Тэгээд бид нар дээр бас суурьсан төслүүд байна. Тэгээд meme coin сонирхдаг бол та бүхэн юу мэдж байгаа. Одоо нөгөө Азийн meme гэж очлоод байсан meme гэдэг токен mindset list гэсэн нэг төсөө өссөн байгаа. Тэгээд үнэхээр бас meme гэдэг үйлрэл бас явах юм бол илүү ч өсөлт үзүүлж магадгүй. Гэхдээ одоо бол хангалттай дата байхгүй байгаа. Тэгэхээр meme coin-ийн яг нөгөө vision аягаа юм л. Хүрх цэг нь юунд ч хүрэхгүй. Харин юу ч хамаалахгүй. хэрэглээж байхгүй. Хэрэглээж байхгүй. Тэр нэг үгүй юм баг. Тэгэхээр бүр авмаар санаа авч уу. Тэнэгтэй. Тэгээд энэ нэр юу цаа ETF дээр сая ингээд за spot ETF, BTC ETF гэдэг хууч мэдээ болсон. Ethereum ETF нь хүчтэйсэн чинь дундуур нэг XRP-ийн ETF гарч байгаа юм шүү гэдэг нэг pump бас яваад. Тэгсэн худал мэдээ яваад өнгөрсөн байлээ. Тэгээд яг энэ худал мэдээ таарсан да. Тийм XRP-ийн ETF гэдэг хүсэл бол үгүй байгаа юм билээ шүү. XRP-ийн ETF-ийг iShares-аас хүчлөө гэдэг мэдээ гарсан даруйд амар хүчтэй үзүүлээ. Тэрний дараа буцаад магарчтай унтсан дээр тэгэхээр худал мэдээ таарсан юм тий. За тэгээд хэрвээ та бүхэн шинэ coin сонирхож судлаа гэсэн одоо бодолтой байгаа бол data ownership protocol гэдэг төсөл байлээ. Зөвхөн аав гэж байгаа юм бол биш зүгээр та сонирхоод уншаад үзээрэй. Data ownership protocol гэдэг DOP гэсэн байгаа. Жижигхэн төсөл энэ нэг тийм амжилттай явна гэж байгаа юм бол биш. Зүгээр судлаад ямар хүн юм хийх гэдэг юм бэ гэдгийг та бүхэн харчих юм бол дараас ийм хөтөлбөрийн төслүүд юу гарч иж магадгүй байна гэдгээс нэг ойлголттой байх болов уу гэж бодож байна. За ингээд хэрвээ та крипто зах зээлд шинэрхэл тавьж байгаа. За эсвэл шантарсан байж байгаа буцаж орж иж байгаа бол Binance болон Bybit биржийг ашиглаарай. За илүү Forex хөвцөө сонирхдаг бол XM биржийг сонирхоорой. Тэгээд бүртгүүлэх линкүүд нь манай YouTube-ийн description-д байгаа. За Binance дээр бол 20% хөнгөлтийг бас давхар өгж байгаа. За ингээд technical analysis болон доо шууд орцгоё. За ингээд technical analysis болондоо тавтай морил ямар ч үсэн схема анализ top market-аас их шиг байна. За тий да. За одоо би юу ч ярих вэ гэдэг шиг тий. Одоо ингээ bull run маань эхэлж байгаа л да би болидөө. За ямар ч үсэн өсөл сайхан үргэлжлээд байгаа. Тэгтээ нэг иймэрхүү channel маягтай үүсчээд ерөөдөө яваад байгаа юм жаа сэтгэл завниулаад байна. За магадгүй энэ бол ингээд нөө ETF-ийн мэдээ талбайтай ерөөдөө бол ингээд төсөлтөө хөдөлгөөнд ороод ирсэн. За одоогоос нь 53 54 хоногийн дараа эцсэн бол ерөөдөө шийдвэр гарнаа. Тэгтээ энэ бол ерөөдөө бол яг батлагдана гэсэн баттай. Одоо үг бол биш те. Тэгэхээр энэ ерөөсө хоёр талтай байгаа учраас бас ерөөдөө жоохон болгоомжсон. Нэг талаараа хүмүүс одоо ингээд bull market эхэлчлээ гэдэг мессежийг аваад байгаа одооч нөгөө талынхаа айдас нь юу вэ гэхээр BlackRock ETF-ийг зөвшөөрөхгүй бол энэ bear market энэ bull market чинь өөрөө худлаа юм хайп болж тарах гэдэг нэг иймэрхүү хоёр
өстө үзүртэ хутга гэдэг шиг юм яваад байна л да. Тэрхэд л одоогийн байдлаар миний хувьд иймэрхүү шайналтар ямар ч гэсэн хараад байна. Тэгэхээр ерөнхийдөө бол total маань энэс мэдээж за ерөнхийдөө одоо эндээс гоё юм ажиглагдах нь. За иймэрхүү доошоос тэр магадaltaй паттерн үүсэж хагаад зөрүүлээ сэтэрчхээр нэлийн огцон хөдөлгөөнтэй явчихад байдаг те. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ паттернаас нэг тал руу дээшээ сэтэрэг гараад ирэх юм бол нэлийн огцон өсөлттэй хөдөлгөөн орж иж магадгүй юм гэсэн бодолтой. Гэхдээ одоо ингээд ерөнхийдөө бол харах юм бол ханш нэлийн огцон өссөн учраас одоо энэ нэлийн огцон өсөд ямар нэгэн байдлаар correction хөдөлгөөн заавал орж ирдэг. Тэгэхээр одоо л ерөөдөө бид correction-ыг бол ерөөдөө баг 2-7 хоног үний хувьд бол баг хүлээж ийн гэсэн үг. За altcoin season хизээ эхлэх вэ гэдэг юм хэлээ ярьжсэн. За хэдүүлээ энэ паттерн анх зурж ирсэн. За энэ паттернээс ерөөдөө стрэ дэшиг явах юм бол за дээр нэг иймэрхүү тааз болсон цэг байгаа. За энэ цэгээс хэрвээ дэшигээ энэ найз маань дэшигээ стрээд pullback хөдөлгөөн орж ирээд энд ороод ирэх. Ер нь бол энэ дэшигээ бүтэн daily candle-аар ч юм уу дэшээ сэтэрсэн тохиолдолд ерөнхийдөө бол altcoin season бол нэлээд хүчтэй үргэлжлэх болов гэсэн таамагтай бол байна. Тэгэхээр хэдүүлээ одоо эндээс энийг импульс хөдөлгөөн гэд бодчихлоо гэх юм бол одоо эндээс ихэд нэлээд correction хөдөлгөөн орж иж жагаад дараагийн энэ импульс хөдөлгөөн маань ийшээ орж ирэх ерөнхийдөө хүлээн гэсэн үг. Тэгэхээр одоо л ерөнхийдөө бол нэлээд яарвчилж баа ярилжаа. Ялангуяа futures дээр бол хийгээд хэрэггүй хаа. Спотоор хөдөлთა авалт хийж байгаа бол нэлээд тохиромжтой цаг юм болов гэсэн бодолтой бол байна. За BTC dominance. За dominance-ийн хувьд бол за ерөнхийдөө өсөлтүүдийн хөдөлгөөн маань impulse correction хөдөлгөөн орсон. Одоо эндээс ерөнхийдөө correction хөдөлгөөн орж иж байна. За correction хөдөлгөөн маань үргэлжлээд дахиад дэшегээ явах боломжтой. Ягаад гэвэл энэ дандаа higher high, за higher low, дандаа иймэрхүү higher low маягтай хөдөлгөөнд яваад байгаа. За биткойн дээр ойрын хугацаанд юу болж байна вэ гэхээр за иймэрхүү нэг паттерн маань ингээ ерөнхийдөө бол яваад байгаа. За энэ төлөвчдийн иймэрхүү нэг double top маягтай хөдөлгөөн орж ирсэн. Эндээс бол тоон бол short орж явах шиг харагдана лээ. За одоо юу болж байна гэхээр за нөгөө нэг баг цаг дээр ч гэсэн хэдүүлгийн яриад байгаа. За зэлэг. За ямар нэгэн байдлаар ханш маань хүчтэй уналт үзүүлсэн бол заавал correction буюу засаад буюу энэ амралтын хөдөлгөөнийг заавал хийж идэг. Тэгэхээр одоо энэ паттерн маань доошоо ерөөс төрчих юм бол дараагийн импульс хөдөлгөөн бол иймэрхүү орж боломжтой юм болов уу гэж харагдаад байгаа. Тэгээ дээрээс нь чи өөр иймэрхүү доошоо төрөх магадaltaй паттерн. За бүр том цагаар харах юм бол энэ чинь өөр өсөлтийн том импульс хөдөлгөөн ороод ирсэн учраас одоо эндээс иймэрхүү нэг correction хөдөлгөөн орж ирээд чухал цэг болоод байгаа энийг 32,000 гэдэг төвшин. Энэ шал тааз одоо энэ дэрийг дахиад нэг шалгах юм бол эндээс л ерөнхийдөө нэлээд олон худалдаа авалт бол нэлээд өргөжлөх болов гэсэн таамагтай бол байна. За тэгээ стил нөгөө доошоо шиглэлийн том bearish дээр маань энэ ерөнхийдөө зураад байгаа. Гэхдээ энэ бол доошоо рестерчихгүй байлгүй дээ гэсэн хүлээлт бол байна. Яагаад он гараад ETF мэдэмэл гарна. За тэгээ holding болж байгаа учраас бүрч доошоо олныг харахгүй байгаа гэж хэлж байна. За USD dominance хувьд за энд нэг иймэрхүү шал басан цэгээсээ support аваад дэш яваад байгаа. За ерөнхийдөө бол биткойны уналт ч гэсэн яг энэ графиктэй бол яг эсрэг хамааралтай учраас энийг бас давхар хамаарлаа хараад явшвал тун зүгээр. За одоо ингээ харъя л да. За түрүүний миний нөгөө нэг паттерн маань зөрүүлээс тэрхээр аяг хүчтэй хөдөлгөөн ороод ирдэг гэдэг маань энэ дээр харагдаж байна. 15 минутын дээр доошоос магадaltaй паттерн зурж аваад дээшээс тэрчхээр огцон хөдөлгөөн ороод ирдэг талтай гэсэн. За энэ бол ерөөдөө батлагдаж байна те. За энд бол ерөөдөө одоо бол миний хувьд бол за нэг дээшээгээ импульс жижигхэн хөдөлгөөн ороод ирсэн юм чинь. За бага зэргийн correction буюу амралтын хөдөлгөөн орж иж байгаа. Дараагийн импульс хөдөлгөөн ороод ирэх юм бол биткойн үргэлжлүүлсэн уналтын хөдөлгөөнд орж иж магадгүй гэсэн бодолтой байна. Гэтэ мэдээлэл нэлээд өндөр байгаа, нэлээд хүлээлт хайп нэлээд ихтэй учраас бас тийм ч short арилж байгааг нэлээд зөвлөхгүй. Ягаад гэвэл трендийнхэн эсрэг орсон арилжаа болчиход байгаа учраас аль болох илүү баталгаатай газараас нь long арилжаанд ороод яваад байвал тунд ажгүй гэж бодож байна. За Ethereum дээр нэг иймэрхүү channel үстсэн явж байгаа маань да. За тэгэхээр энийг ерөнхийдөө бол дахиж ирээ шалгачих юм бол эндээс худалдаа авалт их ч юм уу. Яагаад гэвэл энэ маань өөрөө дээш систем магадaltaй паттерн үүссэн. За бүр баталгаатай их юм бол энэ дов харж аваад дов дээшээ сэтрүүлээд ад паттерн дээрээс нь оролт хийгээд авах иймэрхүү боломжууд бол харагдчих байна. Тэгэхээр
За богинохон ярьчих гэвэл за ойрын хугацаанд миний харж байгаа зүйл гэх юм бол за энэ паттерны доош зөвлөлөө ямар ч гэсэн эхний ээлжинд 35400 гэсэн төвшинлөө энэ тренд лайн дээр харна. За яагаад гэвэл энэ тренд лайн маань нэлээд price action бус болоод байгаа. За энд харж байгаа бол энэ шал, энэ шал, энэ шал, энэ шал. За энд чтэй уналтын хөдөлгөөн орж ирсэн ч гэсэн доошоо ерөнхийдөө бол week татаад candle маань бие нөгөө дээрээ хагдаад байгаа. Тэгэхээр эндээс үл ямар price action харж байгаа гэхээр ханш бол за энэ 35248 гэсэн ханшаас бол доош унах ямар ч өсөлтгүй байгаа маань гэдэг үүднээс эндээс нэлийн price action харж байгаа long гарч орсон бол тунд дажгүй long гарч болох байсан. За ингээ харах юм бол үнц хөдөлгөөн орж ирлээ. Энд correction хөдөлгөөн орж ирээд дараагийн үнц хөдөлгөөн гэдэг ингээд үргэлжлэн байхтай. Хөдөлгөөнд орж ирж хагаад за дээрээ double top хөдөлгөөн үүсээд тааз үүсээд тэндээс ерөнхийдөө уналтын хөдөлгөөн ороод ирсэн. Тэгэхээр одоо бол энэ уналтын хөдөлгөөн маань дахиад үргэлжлэх юм бол нэг 35520 гэсэн төвшинлөө эхний ээлжинд ирэх болов гэсэн таамагтай бол байна. За ихэд бол иймэрхүү л харж байна да. За ингээ хүлээж сонсон та бүхэндээ баярлалаа. За хэрвээ та ямар нэгэн байдлаар крипто болон хувьцаан дээр арилжаа хийх хүсэж байгаа бол XM болон Binance, Bybit биржүүдийг ашиглаж тухайн арилжаа хийгээрэй. За ингээ дараа 7 өдрийн дугаар уулзлаа баяр та.